Шүүгчийн туслах гэж хэмбэ? Би анх мэргэжлийнхээ гарааг Баянзүрх дүүргийн шүүхэд шүүгчийн туслахаар эхэлж байсан юм. Юу ч мэдэхгүй залуу байсан ч тэр газар надад хамгийн ихийг сургасан. Өглөө ажилдаа ирээд хамгийн түрүүнд тэр өдрийнхөө шүүх хурлуудад бэлтгэн. Шүүгчийн туслах гэдэг хүн хурал зарлан, оролцогч талуудтай холбоо барина, мэдэгдэх хуудас илгээн, шүүгчийн захирамж шүүхэн шийдвэрийн төслийг бичнэ. За анх бол бүр шүүх хуралдааны тэмдэглэлээ бичээд шүүх хуралдаа суудаг байлаа шүү дээ. За заримдаа гэрж асуун үзлэг ихээр явна. Өдөр бүр бичих цаас, хууль шийдвэрийн дунд өнгөрдөгч маш их юм сурдаг ажил юм аа. Хэрвээ хуульч мэргэжлэр сурч байгаа бол шүүх бол хамгийн ихийг сурч өсөх газар шүү. Би яг эндээс мэргэжлийн суурьа тавьсандаа баяртай байдаг. Хуульч болох мөрөөдлөө битгий орхиорой.